төрөн төр шиг нам шиг байгаасаа л хүсэж байна шүү дээ. Ийм суур зарчмыг бид үндсэн хуулиараа бий болгоцсон шүү дээ. Бид энийг даваад хэсэг бүлгэл асуудлаа тулгадаг, биднийг сонсохгүй байна гэдэг асуудал их хурл шийдэж шүү дээ. Бидний бас ингээд ерөөхдөө ярьжсэн энэ зарчим бол үндсэндээ Монголд сайн засаг бүрдээсэл гэдэг энэ зарчим маш өндөр хүлээлттэй байгаа. Энэ хүлээлтийг хэрхэн давах вэ гэдэг бол одоо ерхий сайд өөрөө бодож байгаа асуудал. Гэхдээ тодорхой хэмжээнд бас буулт хийхгүй бол тооны хувьд бол амаргүй нөхцөлөд үүсч тэрийг л та бүхэн маань ойлгож байгаа. Гэхдээ ямар аргаар өөрийнхөө зорьсон зорилгондоо хүрэх вэ гэдэг бол тэгэл аль ч ерхий сайдын нуруунд дээр ирдэг юм ачаалал. Энэ удаагийн засгийн газар бол үндсэндээ өнөөдрийн 25 жилийн хугацаанд явж ирсэн энэ тогтолцоог эсэргүүцэж одоо гарч ирсэн. Тэгэхээр энэ зорилгоо бол хамаа хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас засгийн газрыг бол одоо бүх хүчээрээ дэмжиж ажиллана. Хоёр зүйл амласан. Миний хувьд л гэж ойлгож байгаа. Нэгдүгürt бол баялагын тэгш бус байдал буюу одоо хэдхэн гэр бүл Монгол улсын одоо уул уурхайн салбарыг одоо доминант байдлаар эзэмшдэг. Хувьцаа хэлбэрээр гаргадаг. Үүнээсээ болоод дундаж давхрын хэм хэмжээ Монгол бага байгаа. Энэ тогтолцоог одоо өөрчлөх юм байна гэж би ойлгосон. Тийм учраас дэмжиж байгаа. За хоёрдугаарт бол энэ социализмын үеэс явж ирсэн Монгол улсын оновчгүй төрийн систем. Тэгээд ерөөдөө төрийн одоо дундчтанд байгаа дараа нарын хит их тансаглал, төрийн нэгдсэн стандартгүй байгаа байдал. Энэ бүх зүйл дээр томоохон дөрвтэй реформын шинж чанартай өөрчлөлт, сахилга хариуцлагыг чангадах юм байна гэж ойлгосон. Энэ утгаараа дэмжиж байгаа. Тэгээд энэ бол угаасаа сайн засаглалын хоёр үндсэн тулгуур. Тэгээд энийхээ одоо дагуу явах юм бол үнэхээр дэмжинэ. Бомбаа мэд хамгаална. Энээсээ одоо ямар нэгэн байдлаар ухраат ч юм уу буруу тишээ ингээ явах юм бол бас дахиад эсэргүүцэх шаардлага гарна. Яагаад гэвэл энэ бол угаасаа парламентын тогтолцоонд нийгмийн шаардлагуудаа нийцгэл ийм л шаардлага тавигдана. Энэ зүйлийн төлөө явж байгаа гэж бодож байгаа.